бид нар нөгөө айлс ирэхээр авдраа эргээд тэгдэг. Гадны маш олон юм сэтгэл зүйн тест, хүмүүсийн амьдралын тестүүд маш тийм том зузаан номнууд байж идэг. Гэтэл монголчууд биднэрт өөрийн хүслийн зүйтэн болох 9 хүслийн арга техник эдгээр маань биднийг маш том өвлөгдсөн өв юм байна л да. Би 5 жилийн өмнө 9 хүслээ бичиж өөртөө ингэж хадгалж байнга авч явдаг. За энэ маань ямар учиртай вэ гэхээр надад хамааралтай 3 хүсэл гэр бүл орчин тойронд хамааралтай 3 хүсэл, оршихуй ертөнцтэй хамааралтай 3 хүсэл гэдэг ийм 3 цаг хүрээнд 3 хүслийг авч явдаг. За энэ нь хүч болдоггүй тийм амархан хүслүүд байх дэмий гэж үздэг. За тэгээд юу хүсдэг вэ гэхээр ухааныг хүсдэг. За юу гэх боловсралтай болгох ухаан хайрлаач ээ. Эд баялагтай болгох ухаан хайрлаач ээ. Эрүүл мэндээ сайхан авч явах ухаан хайрлаач ээ, ухаан хүсдэг. Энэ бол хамгийн дундажгүй хүч. За тэгэхээр бид нар хүсэл гэдгийг өөртөө наснаа хүслүүд байдаг. Гэхдээ би нэг зүйлийг анзаарсан маань хүмүүс 40 нас хүрэхээр 50 нас хүрэхээр зорилгууд нь томрох ёстой байж идэг. За 30 нас хүрээд өөрийн зорилго нь яг эхний 3 үе шат буюу эрүүл мэнд, боловсрал, эд баялаг дээрээ төвлөрчихсөн бол 30-аас 40 насны дээрээ та гэр бүл, найз нөхөд, түнш, ажил, карьер гэдэг ч юм уу. За тэгээд 40-с хойшоо магадгүй нийгэм, соёл улсын хооронд энэ дэлхийн төлөө үйл хийх ёстой байж идэг. Энийгээ ухамсарлаж зорилгынхаа цаг хүрээг тэлэхгүй улмаас бид нар сэтгэл готрал. За тэгээд дааврын өөрчлөлт. За тэгээд элдв буруу зуршилд орох. За тэгээд бие сэтгэл маань зорилгынхаа хүрээнд өөрөө зорилготой ингэж хөтлөгдөж явж идэг. Тэмүүллээр амьдарч идэг. Тэгэхээр хэлэх гэсэн санаа маань зорилготой байх хэрэгтэй. Хүнд ийм 9 том зорилго байдгийм аа. Тэр 9 зорилго ганцхан эд материал авахд биш ээ. Бидний насан туршид 90 нас хүртэл чин зүрхнээсээ барьж явж идэг зорилго байдгийм аа. Тэгэхээр та бүхэн маань 60 нас хүрсэн ч гэсэн 50 нас хүрсэн ч гэсэн болцсон биш. Дараа нь би юу хийх вэ? Өөрийгөө зас, биеэ зас, гэрээ зас, төрөө зас гэдэг чинь саяын 3 энэ 3 маань саяын тэр 3 9 хүслийн зүйтэй нийцэж байгаа зүйл. Тэгэхээр насанд зорилгууд байдаг. Ухаж болохгүй, ханаж болохгүй, хансан зорилго бол хүнийг өвгөөрөл суурил руу аваачдаг. Монголд хийх юм маш их байна. Та босоод үйлдэх хэрэгтэй байна.